Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Ярилцсан хөтөлбөрийнхаа өнөөдрийн дугаарын зочноор бид Улсын их хурлын гишүүн Чин бүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцах юм аа. Сайхан орж байна уу та? Сайхан. За. Таны санаачилсан нэг хуулийн төсвөл сая батлагдлаа. Хууль болоо батлагчлаа. Энэ Монгол улсад эрүүл мэндийн салбарт бүр их том утга агуулгатай хууль боллоо гэж үзэж байна. Тийм учраас таныг ярьцлаганд дурлаа. За, эрхтэн эд эс шилжүүлэх тухай хууль батлагдсан. За, энэ хуулийн үзэл баримтлалыг хүмүүс нэлээд их хүлээлттэйгээр одоо хизээ батлагдах уу гэдгээр өөрөөр хэлбэл амьгүй донор байхгүй, илэг шилжүүлэн суулгах, бусад эд эрхтэн шилжүүлэн суулгах маш олон мянган хүн хүлээлттэй байсан энэ хууль за хизээнээс батлагдсан өдрөөсөө хэрэгжиж байна уу? Гол агуулгын та ярих уу? За тэгэхээр бас энэ хаврын чуулганы бас нэг онцлог зүйл бол одоо өнгөрсөн 25 оны 3 сарын 31-нд өргөн барьсан эрхтэн эдийн шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл маань ажлын хэсгээр дамжаад өнөөдөр одоо ингээд чуулганаар эцэслэн батлагдсан бэлэн болчихсон. Бүх одоо хилцүүлгөө санал хураалтууд дуусчихсан байна. Тэгэхээр эрхтэн эдийн шилжүүлэн суулгах тухай хууль бол зүгээр нэг одоо эмчилгээний тухай хууль биш шүү. Энэ бол амь аврах тухай, за дээрэс нь одоо итгэлцлийг бий болгох, ил тод шударга тогтолцоог бий болгох тухай. Бараг олон улсын жишгт хүргэх юм асуудал. Яг тэгэхээр одоо бид бол энэ эрхтэн эдийн шилжүүлэн суулгах тухай хуулийг баталснараа Монгол улс эрхтэн эдийн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг биш, бүр эсрэгээр хүний амийг авардаг ийм тогтолцоотой боллоо гэж хэлэх ийм боломж бүрдэх ийм чухал хууль байна. Хуучин хууль байсан бах юун цорхоо байсан бэ? За, хуучин бол зүгээр нөгөө донорын хууль гэдэг дотор цусны донор эрхтэн эдийн асуудал нийлээд нэг багц хуулиар явдаг Донорын байсан. тухай хуулийн дотор нэг бүлэг болоо явжсэн. Тухайлх юм бол өөрөөр төсөөлдөө цус бол бид одоо цусаа хандивлаач хүмүүсийн амийг аварья гэж нэхэж байж болдог. Уриалдаг. Тэг чин бид эд эс эрхтнээ өгөөч гэж одоо уриалаад байж болохгүй шүү дээ. Болохгүй. Тэгж одоо хүний наймаа дээрэс нь одоо ямар нэгэн одоо шахал дарамтаар эд эс эрхтнийг авах юм уу юу гэдэг юм олон асуудлууд байгаа. Дээрээс нь бид одоо өнгөрсөн 2 жилийн бас нэг түүхийг бас хүртэл мэдэн штэ тийм ээ. Юу болж исэн тэр Батчулуун эмчтэй холбоотой асуудлууд яаж байв. Тэгэхээр бид өнөөдөр энэ хууль эрх зүйн орчны ил тод болгож энэ эрхтэн эд эс шилжүүлэн суулгахыг амь насаа авруулах гэж хүлээж байгаа 1400 гаруй хүний асуудлыг шийдэх. Маргаашийн таны аав ч юм уу ээж ч юм уу ах дүүсийн амь насыг аврах тухай энэ хуулийг өнөөдөр одоо чуулган батллаа гэж ойлгож байна. Танд ямар мэдээлэл вэ? Одоо яг ямар хаалгааны залттай амь насны дээсэн дөрөн дээр байгаа хүмүүс энэ хуулийг одоо нэг өдөр ч гэсэн алдахгүй хүлээж байгаа бай. За, Монгол улс бол 2020-с 24 оны парламентын үед бид бас эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт оруулаад ялангуяа эрхтэн эдийн шилжүүлэн суулгахтай холбоотой санхүүгийн дарамтыг байхгүй болгосон. За, санхүүгийн дарамт байхгүй болсноор өнөөдөр Сүхбаатарын талбай дээр би илгээ солиулах шээ, нийтгэг явах шээ, гадаад явах шээ, мөнгө хандивлаач гэж байгаа юм байхгүй болсон байхгүй. За. Гэтэл өнөөдөр хамгийн тийм тулгамж байгаа том асуудал юу вэ гэхээр ерөөсө төрөл төрөст нь хайртай хүмүүс нь амьд ахуй цагтаа аль нэг эрхтнийхээ талыг эсвэл тал бөөрөө тийм ээ өгжээж хин нэгэн хайртай үнэ аврах ийм асуудал үүсэж байгаа. Өнөөдөр дэлхийд даяараа бол эсэргээр энэ донорын тогтолцоо аль болохоор амьгүй донороос эрхтнийг авч дараагийн нэг одоо амьгүй донороос 8 хүнийг авах боломжтой. Бүр амь насыг авах тийм ээ. Илэг 2 бөөр, зүрх, уушиг, за дээрэс нь шүрмэс, за дээрэс нь одоо эвэрлэг энтергээд маш олон зүйлүүд байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүх тогтолцоог бид зөв голдролоо нь оруулах хэрэгтэй. За, хуулинд яг юу гэж өмнөхөөс ялгаатай тусгасан бэ? За, тухайлх юм бол одоо бид амьгүй донор бол жишээлбэл одоо амьгүй донорт нас үйлчлээ гэсэн байхгүй юу? Одоо 21 наснаас доошоо бол тэр амьгүй донорыг одоо ашиглах боломжгүй байсан. За, тэгвэл одоо энэ жишээлбэл одоо энэ одоо гайтай зүйл болоод хин нэг 8 насаа алдсан байгаад амьд ахуй үедээ одоо би донор болно гэж хэлсэн бол 18-тай талигачийн хүртэл эрхтнийг авах боломж бүрдэх юм шүү дээ. Энэ бол одоо илүү өргөн хүрээтэй болох боломж болгож өгч байна. За, хоёр дахь чухал зүйл бол бид одоо аль болохоор амьд ахуй цагтаа өөрөө донор болъё гэж хэлэх тэр боломжийг бүрдүүлэх тогтолцоог илүү хялбар болгож өгнө. Тухайлх юм бол одоо захим сүлжээгээр дамжуулаад донор болохыг баталгаажуулах хүртэл боломжтой. Түүнийхээ болиулах хүртэл одоо боломжтой. Тэгээ энэ бол чөлөөтэй байна. За, дээрэс нь одоо бид дараагийн чухал зүйл бол энэ амьгүй донор болсны төлөө бид бас оршуулгын зардлын даатаг төрөөс баярлаа гэж хэлдэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ бол одоо эрхтний худалдаж авч байгаа зүйл биш. Илүү одоо оршуулгын зардлын даах
Тухайлах юм бол одоо өнгөрсөн тохиолдлыг та бүхэн санаж байгаа. Ажил хийдгүү байсан эмэгтэй амь насаа алдаад тэгээд дархин эргэл буцалтгүй гэсний дараа тэр донор болоод тэгээд нийгмийн даатгалын халамжийн сангаас оршуулгын зардлыг өгөх гээд өгч чадаагүй. Яг тэгэхээр ажил хийдгүү байсан учраас даатгал төлдгүү учраас нийгмийн даатгалын халамжийн сангаас мөнгө өгөх боломж авсан. Одоо бол эсэргээр болсон. Одоо бол тодорхой бүр заагаад өгсөн. 10 сая төгрөгийг оршуулгын зардалт нь эрүүл мэндийн дэмжих сангаас нь олгоно гэдээ бүр ингээд тодорхой заагаад өгсөн. Тэр хүн даатгалтай эсгээс үл хамаарна. Тийм ээ. Амьд сэрүүн цагтаа эсвэл одоо ар гэрэн зөвшөөрсөн тохиолдолд эрхтнийг авсан тохиолдолд тэгж ашиглах нь байна. За мөн бас нэг чухал зүйл бол амьд сэрүүн хүн хэрвээ одоо аав ээжтэй тал бөөрөөч гэдэг юм уу тал илгээ өгөх юм бол яах вэ? Айл болохоор энийг илүү одоо дарамтгүй, шахалтгүй аав нь ээж нь дарамтлаад байл яах вэ? Би өгөхгүй дээ чи надад эртнээ өг гэд хүүхдээ өгөхгүй гэхэд нь авах гээд байл яах вэ? Тийм учраас бид айл болохоор тийм бие даасан илүү одоо жинхэнэ сайн дураараа өгж байгаа эсхийг тодорхойлдог ийм тогтолцоог илүү сайжруулж. Яаж тодорхойлох вэ? Энэ бол одоо нэг хараат бус сэтгэл зүйн тестүүд байдаг. Ийм бие даасан мэржлийн байгууллага болгож өгч байна. Өмнө манад байгаагүй. Өмнө нь бол одоо илүү эмнэлэг дээрээ суурилсан тогтолцоо явуулсан бол илүү бие даасан мэржлийн байгууллага, тусдаа бие даасан байгууллагаас энэ одоо хүн амьд донор болохдоо чин сэтгэлээсээ өгөх гэж байгаа мó эсхий гэдэг шалгах юм боломжийг болгож өгч байгаа. За тодорхой хэмжээний заахаа бүр ингээд урамшууллын тогтолцоо энэ төр гэж нэрлэмээргүй байна. Ард нь хүний ам яригддаг болохоор. Гэтэ нөгөө талаасаа үүнийг дагаад бас эд эрхтний 8 цэцгэлч хүдэл гэдэг ийм хардлага болгоомжлоо. Яг одоо та ямар байр суурь хэлэх вэ? Ерөөсөө л энэ итгэлцлийг бий болгох зорилготой энэ хууль гэж харж байгаа. Тухайлбал бол бид одоо энэ хуулийн үндсэн бичиг баримт нь бол энэ олон улсын гэрээ конвенц буюу Стамбулын тунхаг гэж байдаг. Стамбулын тунхагс хүний эрхийг хамгаалж яаж одоо энэ эрхтэн эд шилжүүлэн суулгахад хүний эрхийг зөрчихгүй байх вэ? Нэгдүгээрт юуг анхаарах ёстой юм? Яаж ил тод байх юм? Жишээлбэл одоо олдсон эрхтнийг зөв хуваарлаж байна. Танил талдаа илүү нэг хин нэгэнд илүү хүчтэй байгаа юм биш үү? Гэт энэ бүх тогтолцоо хүлээлгийн тогтолцоо энэ тэрийг бүгдийг ил тод болгож байгаа. Ил тод байлгана гэдэг маань өөрөөр л итгэлцлийн хамгийн том шалгуур шүү дээ. Дээрээс нь мэржлийн хараат бус байгууллагууд байх. За дээрэс нь одоо бид энэ хуулиндаа бас хүнлэг чанарыг илүүдэх. Түрүүн сая би хэллээ тийм ээ, мэржлийн байгууллагаараа сайн дураар өгж байгаа эсийг хүртэл тодорхойлуулах гэд. Гэх мэтлэнгийн ийм зүйлүүдийг их тийм тодорхой болгож өгсөн. Хуулийн хэрэгжих хугацаатай дахиад нэг тодруулаа яар та. Бэлтгэл ажил шаардлагатай юу? Шаардлагагүй. Ер нь Монгол улсад бол одоо энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол нэлээд сайн нутагчлаа шүү дээ. Энэ өнгөрсөн одоо ялангуяа өнгөрсөн 6 жилийн хугацаанд бол маш эрчимтэй сайн сууршиж хөгжлөө. Тэгэхээр бид эмчилгээнээс хоцроод байгаа байхгүй хууль эрх зүйн орчин маань. Тэгвэл одоо хууль эрх зүйн орчин маань эмчилгээнээс хоцроогүй харин эсэргээрээ эмчилгээгээ төрүүлж энэ орчныг сайн бүрдүүлж дээрэс нь энэ чиглэлд ажиллаж байгаа улсуудыг айцтай байлгаж болохгүй шүү дээ. Одоо хүний амнаас аврах гэж ажиллаж байгаа улсууд би хэрэг төвд орчихгүй гэж айж ажиллах уу? Тэгж болохгүй. Яг тэгэж ягаад энэ хуулийн хүлээгээд бас олон хүлээлт үүсгээд хагалгаа явагдахгүй байгаа юм мэдээлэлүүд ойр ойрхон гараад исэн л та. Тэрийг тодруулж асуух гэдэг. Тийм. Тэгэхээр бол сүүлийн 2 жилийн хугацаанд бол амьгүй донор нэг ч удаа гарсангүй. Энэ бол одоо энэ тогтолцоо бас итгэл алдарсантай холбоотой энэ одоо хийгдэж чадаагүй байсан бол ашгүй одоо харин сая өнгөрсөн сард одоо амьгүй донор гарч бид бас 4 хүний амь насыг аврах боломж бүрдсэн. За ер нь тэгээд энэ тогтолцоо бүрдснээрээ бид Монгол улсад одоо донорын эмчилгээ бараг 95% нь амьд донор шигдэж байна. Тэгвэл аль болохоор энэ тоог бууруулах хэрэгтэй байхгүй. Эрүүл хүн хин нэгэн хайртай хүнийхээ төлөө хэдий сайхан сэтгэлээр орж байгаа ч гэсэн эрсдэлт дунд орж байгаа. Тал эрхтнээ өгнө, тийм ээ. Тэгвэл өнөөдөр бид одоо тоо баримт статистик харах юм бол жилдээ бид хичнээн олон иргэд маань харуулт цус одоо цусны харуулт гэмтэл осол гэдэг одоо зурдын бус байдлаанаас урж байна. Үүний ард бас бид олон мянган хүнийг аврах юм боломж байж байна. Технологи нөрөө сайжирсан, анагаах ухаан хөгжчихсөн. За бид одоо зөвхөн одоо хагалгааны тухай яриаггүй шүү дээ. Эмчилгээ хийгээд дараа нь эмчилгээний дараах дархлаа дарангуул эмчилгээг хүртэл одоо төрөөс дааж шүү дээ. Нэг хөнгөлтэй эмийн асуудал яригдаж байна тийм ээ. Гэх мэтлэнгээр бид аль болохоор энэ үр дүнг сайжруулах иргэдийнхаа тэр одоо амь насыг аврахын боломжийг бүрдүүлэхийн тогтолцоог илүү сайжруулж л байгаа нэг. Та ч өөрөө хэдийн чандад ингээд одоо ийм чухал хүн хаалгаануудыг олон хийж явсан шүү дээ. Бусад улс орны туршлага ямар байдیں۔
Бид хоцрогдсон юм уу? Яг цаг үедээ явж байгаа юм уу? Олон улсын жишгтэй харьцуулахад энэ хууль ямар болов? За тухайлх юм бол одоо би дэлхийд одоо анагаах ухаанаар маш их хөгжилтэй Европын Франц улсыг л аваад үзье л дээ. Бүгд найд Франц улсад бол жишээлбэл амьд донороос эргэтэн шилжин сулахгүй байна. Яг л амьд донор хэлдэг байна. Нөгөө талаасаа амьд донорын бас тогтолцоо энэ төр бол бас тийм гүйц сайн боловсргүй болоогүй учраас хэрэгжиж чадахгүй. Манайх эсрэгээр бид ур чадвар сайндаа ингэж байгаа юм биш ээ. Ерөн энэ хууль эрх зүйн орчин амьгүй донорыг авах боломжийг л одоо хязгаарлаад байсан учраас бид одоо аль нэг одоо гэр бүлийнх нь хайртай хүн аав ээжтэй ах эгчтэй тал эрхнэл өгöd байна шүү дээ. Энэ өөр их эрсдэлтэй зүйл байхгүй. Эрүүл хүн донор нь өөрөө бас яг өвчтөн болчихж байгаа шүү дээ. Тий. Хэдийгээр одоо юу яахгүй ч гэсэн бас амь нас эрсдээгүй ч гэсэн бас л одоо эрүүл мэндийн хувьд бас анхаарахгүй болохгүй болж шүү дээ. Тийм учраас бид хуулиндаа хүртэл амьд доноруудыг одоо совлил эрүүл мэндийн үжлэгт хүртэл оруулахын тогтолцоог нь хүртэл оруулж өгсөн. За энэ хуулиа хэрэгжүүлээд эхлэхэд эрсдэл юу юун дээр гарах вэ? Мэдээж огт эрсдэлгүй юм гэж байхгүй шин. Яг зүгээр эрсдэл гэхээсээ илүү бид одоо тогтолцоо өөр ажиллаж эхэлнэ. Тогтолцоо ажиллаад эхлэхээр бид саяны хэлдэг амьд донороос 95%, 5% амьгүй донор авал энийг одоо уруу хамааралтай болгох чиглэлд илүү их анхаарч ажиллана. Жишээлх юм бол одоо хань ижил үр хүүхэд байхгүй хүн яах вэ? Тэгэл одоо донор байхгүй учраас аврах боломж байгаад хахад тэгэл одоо ялж байхгүй ингээл мөх усыг үцгээс барахгүй байтал орж байна. Би түрүү хэллээ жилд 1400 гаруй хүн тогтмол одоо хүлээгдэлтэй байж байна тийм ээ. Тэдгээрээс энэ эмчилгээг авч чадахгүй байгаад амь насаа эрсдэж жон 50% нь байж шээ тийм ээ. Тэгэхээр энэ болгоныг л одоо заасах. Тэгэхээр бол эрсдэл гэдэг талаас биш илүү тогтолцоо ажиллаж эхлэх болно. Тогтолцоо ажиллаж эхлснээс донорын хөрөлцөө нэмэгдэх нь байна. За хоёр донд ил тод байдлыг бий болгох нь байна. Хүний эрхийг хамгаалж өгөх нь байна. Ямар нэг дарамт шахалтай эсвэл үн төлбөртөөгөр одоо эртэн эдээсээ өгч юм биш үзээ гэдгээс одоо хамгаалах нь байна. За дээрэс нь мэрэгжлийн тусдаа бие даасан том байгууллага гарч ирэх нь байна. Эртэн эдээсийг хуваарлах, зохицуулах. За энэ дотроо нөгөө олдсон эрхтнийг зөв хуваарлаж гэнэ. Хин нэгэн даваа эрх олгох гэнэ үгүй юу гэдгийг хүртэл хяндаг юм ёс зүйн банк хороомод ёс зүйн хороотой ингээд одоо зөв байдалтай ихтгэлцлийг бий болгох ийм сайн тогтолцоо бүрднэ гэж одоо эргээр харж байна. За эрхтэн шилжүүлэхийг ерөнхийдөө бид сайн ойлгоод байна. Эд ис шилжүүлэх нь гэдгийгээ та нэг сайхан яг ингээд энгийн бидэнд ойлгохтойгоор нэг сайн хэлээд өгч. Юун дээр эд ис шилжүүлэх ийм донорын ч юм уу болох юм тохиолдлууд илбэг байна. За тухайлх юм бол одоо цусны хавдартай хүүхдүүд байна. Тэгээ цусны хавдартай, цусны тогтолцооны хавдартай олон удаа хийм баймжилгээ хийгээд идэхгүй байгаа хүүхдүүдэд бид чөм шилжүүлж болох асуудал байна. Чөмөг. За энэ өөрөө эд эс рүү орчиж. Энэ одоо нөгөө эс рүүгээ орж ин тийм ээ. Эд рүүгээ орж штэ тийм. Эд рүүгээ орж ин. Тэгэхээр чөмөг шилжүүлж суулгах хаалгаа бас одоо Монгол улсад хийгээд эхэлжлээ. Гэхдээ хараахан олон тоогоор хийж чадаагүй байна. За энийг хийхийн тулд бас бидний хуулинд бас зарим чөдрүүд байсан. Тухайлбал одоо эн чинь нөгөө 2 юм уу 3 хүүхэдтэй айл гэж бодъё. Нэг хүүхэд нь цусны хавдартай байл. Дүү юм уу ах нь цусаа өгөх боломжтой байхгүй юу? Цусаа өгөөд тэгээд тэр хайртай дүү ахыгаа аврах боломжтой. Гэтэл хүүхэд гэдэг утгаараа бид их айцтай төрж байгаас тэрний одоо 21 насаар босох тогтооцсон маа. Биш хүүхэд энд бол бүр хүүхдийн асуудал авчих. Тийм учраас бид энэ дээр бол бүр 14-өөс доош 14-өөс дээш гэдэг хязгаар тавиад 14-өөс доош байх юм бол эцэг эхийн зөвшөөрлөлтөөр одоо ах дүүгээс нь жоохон хүүхдээс захын цусыг авахгүй шүү. Түүнээс одоо ингээд эдээс нь огтолж авах юм байхгүй. Хүмүүсээс одоо буруу ажиллагаа авдаг шиг цус. Яг тэрийг авах эсвэл одоо чүмг гэдэг нэг зөв хатгаад авдаг ийм шинжилгээний арга байж байна. Энийг хийх 14-өөс дээшийнх нь бол хүүхдээ өөрөө би ахтаа өгмөр өштэй. Надаас аваараа гэд давхар аав ээж нь тэгэ гэж хэлдэг байхаар ингэж оруулж өгч байна. Хуулинд ингэж орсон. Хуульчин дээр ингэж оруулж өгч байна. Ингэснээрээ бид одоо энэ төрлийн эмчилгээ бас илүү ойлгомжтой болгоё. За түрүүн би бас хэллээ амьгүй донор гарлаа гэж бодоход хүүхэд гарсан бол яах вэ? Бид урд нь авч болохгүй байсан. Тэгвэл тэр хүүхдээс авбал хүүхдэд л өгөх ёстой. Гэж энэ хуулиудаас тэрийг эргэцэн хүрээнд цааш нээж өглөө. Эргэцэн хувьд нээж өгөж амьгүй донорын боломжийг нэмэгдүүлж өгөх гэдэг байгаа байхгүй. Бас нэг юм асуулт үр шилжүүлнэ суулгаж байна. Яг одоо эсэлэг орж байна тий. Үр шилжүүлнэ суулгатай холбоотой асуудал бас яригдж байна. За тухайлх юм бол одоо тээгч ихийн асуудлыг бид энд их оруулж өглөө.
Жишээлх юм бол одоо магадгүй одоо чинээлэг мөнгөтэй өөрөөрөө төрхийг хүсэхгүй гэр бүл байж болно. Тэгээд нэг мөнгө төлөөд хүүхэд өргөж авах биш өөрсдийнхөө эсийг суулгуулад. Тий одоо эхнэр нөхөр хоёулаа бэлгийн эсээ хооронд нийлүүлээд тэгээд одоо зигот буюу ингээд үр болгоод тэгээд одоо эмэгтэй суулгач болно шүү дээ. Тэгвэл энэ бол нэгсэн хөдөлмөрийн үйлчлэг байхгүй. Тэгээд бид энийг болиулж зөвхөн одоо эмчийн магадлаар тухайн гэр бүл үр хүүхдээ болж чадахгүй байгаа нь нотлогдоод шинжилгээ ухаанаа батлагдаж байвал тэгж ихээр дамжуулж хүүхдээ болж болно гэж заалт оруулж байна. Өмнө нь эрх зорч ямар байсан? Байхгүй шүү дээ. Таны хэлжсэн зүйл болж исэн тий? Тийм, энэ чинь болж исэн шүү дээ. Энэ чинь нэгсэн мүлжлэг үз. Тий? Хин нэгнийг одоо санхүүгийн хэрэгцээг далимдуулан өөрсдийн одоо хүслээ биелүүлж гин гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ бүх боломжуудыг хааж өгж байгаараа би нөгөө хүнлэг ийм одоо ёс зүйтэй зөв ийм хууль болж байгаа гэд бардам хэлээд байгаа санаа энэ. Яг ч энэ тэгч их асуудлаар олон улсын жишээ практик ямар байна? Ер нь бол яг ийм чиглэл дээр байгаа. Би түрүү хэлээ бас Стамбулын төвөг дотор энэ маань бас байж байна. Тухайлх юм бол одоо өөрсдөө үр хүүхдээ болж чадахгүй байгаа тэр зовлонг гитлэх гэж л ашиглах болохоос түүнээс боломжтой зүйлийг өөрснөө хийхгүйгээр давна гэсэн ойлголт биш шүү гэдгийг одоо энэ тунхаглаж байгаа. Үүдэл эс гэдээ ярддаг. Тэрэн дээр энэ хууль хэрэгжих үү гэсэн. За маш чухал зүйлийг та хөндлөө. Үүдэл эс бол одоо энэ шинжилгээ ухааны одоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд дотор гарч ирж байгаа хамгийн том одоо шинжилгээ ухааны том дэвшил болж эхэлж байна. Тэр дотроо үүдэл эсийн одоо эмчилгээний үр дүн бол одоо архаг хуучин өвчнүүд, идэхгүй байгаа өвчнүүд, одоо жишээлбэл одоо сахарын диабеттэй, чихрийн шижинтэй холбоотой идэхгүй байгаа шарах, за үеийн өрөвслүүд, за дээрэс нь одоо хөгшрөлтийн эсрэг эмчилгээ, зарим нэг хавдрын эсрэг эмчилгээнд хүртэл ашиглаж эхэлж байна тийм ээ. За шинжилгээ ухааны дээр бол маш хүчтэй ажиллаж байна. Та бүхэн санаж байгаа саяхан бас одоо бүгд найрамд хятад ард улсад Германы фашистуудыг ясны 80 жил явгаа нөгөө юу Путин Ши Жинпин хоёр микрофон хаалгаа явж байгаад 120 хүртэл наслах бол одоо тийм хэцүү асуудал биш болсон гэж ярьдаг чинь. За энэний цаана бол дандаа үүдэлсэн эмчилгээний асуудал яригдж байгаа юм. Тэгээд одоо дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнууд жишээлбэл бүгд найрамд хятад ард улс гэж сая үүдэлсийн хууль баталчлаа. Ямар агуулгатай хууль вэ? Эмчилгээ шинжилгээ ухааны чиглэлээр ажиллах боломж. Дээрээс нь биобанк. За яг энэ утгаараа бас манай одоо энэ хуулийн ажлын хэсгийг ахалсан Баярбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн энэ биобанкын асуудлыг энэ дээр бас оруулж өгсөн би их эмч гинүүд их баяртай байгаа. Тэр маань юу гэсэн ойлголттой биопарк? Одоохондоо бид ерөнхий мэдлэг алга байна. Яг үнэ. Биобанкыг хамгийн энгийнээр утгамж жишээл одоо төрж байгаа эмэгтэйчүүдийг ярий, тийм ээ. Дөнгөж төрөөд нөгөө хүн суц гэж ярьдаг, тийм ээ. Ихсээс дамжаад наашаа нэг суц ягаад төрсөн хүүхэдтэй холбоотой байдаг хүн суц. Хүн суцсан дотор байдаг эсэг бол үүдэл эс гэж нэрлэдэг. Хамгийн сайн эс гэж ярьдаг. Месохемал эсүүд гэж нэрлэдэг. Тэдгээр нь ямар ч эс рүү хувирч чаддаг. Ямар ч эд эргэтэн болж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг хадгална гэсэн үг шүү дээ. Хадгалах нь хасаг 80 градусаар хадгалж авахыг одоо бид эргэцэн орчинтой болж байна гэсэн. Хуучин бол зүгээр тэр чинь биопарк гэж тэр банка хэлээд байна. Биобанк. Банк. Тэрийг хадгалах нь шүү дээ. Тухайлх юм бол одоо та өөрөө хүсвэл ээж өөрөө хүсээд хадгалвал тухайн хэмжээний төлбөр төлөөд тэр хадгалвал эргэцэн орчин бүрдэж. За өөрөө би мөнгө төлөхгүй энийг та нар шинжилгээ ухаан судалгааны зорилгоор ашиглаа гэвэл улс тусгайлан одоо түрүү хэллээ те мэржлийн байгууллагатай болчихно. Тэр нь биобанкаа ажилуулна, зардал төсвийн одоо улсаас дагаа явна. Тэгээ энэ чинь тогтмол хасах 80 градусаас дээш доошоо багс тоо шүү дээ. Тэгэхээр тэр одоо их зардалтай тэр цахилгаан тасарч болохгүй бүх юм тогтмол ажиллаж явах хэрэгтэй. Энэ тогтолцоогоо ажилуулах системээ улс өөр аваа явах нь шүү дээ. Тэгээд найдвартай байдлыг би асахгүй болохгүйс нэгдэх юм. Хин нэгний үүдлээс алдагдах ч юм уу манайх шиг юм улсад. Зүгээр тэр алдагдах за яг зөв эрсдлээ бод. Алдагдвал яг уу. Алдагдвал яг уу гэхлээр энийг одоо нөгөө хүний эсрэг ашиглах юм боломж байхгүй. Тий, ашиглах юм бол байхгүй. Зүгээр харин тэгж болохгүй. Тэгэхээр нөгөө аюулгүй байдлын тэрийн нөгөө төрийн захиргааны төв байгууллагууд хариуцах ёстой. За тэгвэл манай улс анх удаа биобанк аль биесээр одоо байгуулж болох хэрэгцээ үндсийг тавьж өглөө. Тийм үү? Энэ хоёулж болно шүү. Ер нь тийм. Жишээлх юм бол одоо эмэгтэйчүүд та бүхэн бас их мэдж байгаа бах тийм ээ. Үүдэл эсийг бас одоо гоо сайханд бол айгүй өрөөрөд ашиглаж байгаа. Тийм. За жишээлбэл хариулах гэл үнтэй юм. Жишээлбэл одоо Солонгос центр гэдэг энэ манай монголчууд их очтой газруудад яд төрлөө гэхэд та энийг хадгалуулахгүй гэж асууна. Хадгалахлаар нь өөрт нь зориулаад буцаан бүтээгдэхүүн гаргаж өгч байгаа. Тэр үүдэл эсийг үржүүлээд нөгөө эс үржүүлэгч амархан болчихсон.
үржүүлээд тэгээд өөрт нь эрүүл байлгахад нь хэрэгтэй бүтээгдэхүүн болгож ашиглах нь шүү дээ. Жишээлбэл та өөрөө мөнгөө төлөө хадгалж байгаа зөвхөн таал ашиглах хэрэгтэй. Тэрхий нэг ашиглах хэрэг байна. Энэ дөнгөж төрж байгаа хүүхдийн тухай ярьж байна уу? Хүүхд тархсан ээжийн тухай яриад байгаа юм уу? Тэр хоёр дундаас тэр хоёрын дундаас гарч байгаа судас учраас тий. Аль хүүхэд төрөхөд нөгөө ихс хүүн судасаар холбоотой байдаг шүү дээ, тийм ээ. Тэрийг хайчилдаг шүү дээ. Тэр хайчлаад хаягч байгаа эсхийг хэлж байгаа юм, тийм ээ. Хуучин бол хаягчдаг байсан. Нөгөө шатаагаад босдог. Зарим хүмүүс хатгалцсан байгаад байдаг шүү дээ. Миний хэсгээ зүгээр. Тэгэхээр одоо бид нөгөө хувийн болон улсын энэ тийм байгууллагуудыг байгуулга эрхцэн орчныг бий болгож өгч байгаа юм. Жишээл хувийн байгууллагууд хувь хүн өөрөө хадгалуулах гэж зөвшөөрөөд төлбөртэй хадгалуулъя гэвэл шууд хадгалж өгнө шүү дээ. А улсын байгууллагууд шинжлэх ухаан судалгааны зорилгоор хадгалах нь. За ойлголоо. За тэгвэл энэ эрхтэн эд шилжүүлнээс болох тухай хуулийг бас яг ингээд нарийн шинжлэх ухааны ангаах ухааны мэдлэггүй хүмүүс ч гэсэн ойлгохоор төвшөнд та ярьж өглөө баярлалаа. Сэдв шилжээд эрүүл мэндийн даатгалыг асууя. Энэ ерөөсө бидний эрүүл байх уу, эмнэлэгт хэвтэх үү, эмнэлэгт хэвтэж чадах уу, чадахгүй юу, шинжилгээ өгөхөд мөнгө төлөх үү, төлөхгүй юу бүх асуудал энэ дээр байна. Та сайд байсан, нодлон тасалдсан. Одоо та яг эрүүл мэндийн салбарыг толгойлохгүй байна. Гэхдээ эрүүл мэндийн салбарын төсвийг баталцдаг хүний хувьд ямар мэдээлэлээр хангагдаж байна? Олон нийтэд ямар тайлбар өгөх вэ? Яг би 9 сарын хугацаанд эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд ямар ч байсан одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоог илүү санхүүгийн сахилгатай болуулаа. За бас нэг бардам хэлж чадах зүйл бол одоо 2025 онд эрүүл мэндийн даатгалын сан 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байсныг 200 тэрбумоос доош оруулж өгсөн. Нөгөө нэг хэмнэж яагаад. За хэмсэн гэдэг нь юу гэж хэлэх гээд байгаа гэдэг. Бид нар ингээд эмнэлэгт үзүүлэх. Та бол хэмсэн гэж бодож байна. Бид нараас хэмчлээ гэж ойлгосон. Бид нар даатгалаа төлөөд байгаа. Би бол эсрэг ингэж хэлэх гээд байна. Бид шаардлагагүй зарцуултуудыг болиулсан. Шаардлагагүй. Тухайлах юм бол эрүүл мэндийн даатгалын сан бол халамжийн сан биш байхгүй. Тухайлах юм бол энэ сангаас дамжуул совиллыг санхүүжүүлэх юм уу? Энэ сангаас дамжуулж шаардлагагүй ор хэвтэлтийг санхүүжүүлж явах хэрэгтэй юм уу? Бид өнгөрсөн нөгөө тогтолцооны ор санхүүжүүлдэг системээс одоо хүртэл сэтгэл зүйн үед гарч чадаагүй. Эмнэлгүүд ядархаар эмнэлэгт хэвтчихдэг шүү дээ. Улсын эмнэлэгт хүмүүс. Бид бол яг өвдсөн хүнийг эмчилмээр шүү дээ. Өвдсөн усууд нь хаягдаж болохгүй шүү дээ. Жишээлбэл одоо өвдөгний үеэ солиулахад бүтэн жил энэ төр ажиллаж байгаа усууд байна шүү дээ. Тэдгээр усууд хэдийн яаралтай биш ч гэсэн солиулах шаардлагатай байна шүү дээ. Тэгтэл зүгээр нөгөө би зүгээр нэг жоохон ядраад байгаа хэвтээд эмчилүүлчихье гэдэг тэнд хитэн тэр бумаар мөнгө зарцуулж явах хэрэгтэй юм уу? Явж чадахгүй байгаа хөгжний өвдгийн солиод өччих хэрэгтэй. Тэр хүмүүст нь очир алга эрүүл мэндийн даатгалын мөнгө алга. Тэгэхээр энийг чинь бид сахилгатай байлгаж иж яахгүй бол дэндүү хавтгаарсан. Дээрээс нь хооныхоос мөнгө нь нэмэгдэж тусгагдсан юм уу? Эсвэл нөгөө таны хэлээд байгаагаар жоохон тийм юу болсон уу? Шилэн болсон уу? Илүү захим ч юм уу? Ухаалаг болсон уу? Зарцуулалт нь зөв болсон уу? За ер нь төсөв нь өөрөө бол инфляцтай холбоотой байнга нэмэгдэж идэг. За тэр утгаар бол нэг нэмэгдсэн. За дээрээс нь эрүүл мэндийн салбарын ажилтны цалин нэмнэ гэдгээр нэг 190 тэрбумаар нэмэгдсэн. За дараагийн нэг чухал зүйл нь бид байгаа мөнгийг зөв зарцуулах нь чухал байгаа. Тэнд ямар нэг хулгай эсвэл одоо халагчилдаг аль нэг хувийн хвшлийн юм уу эсвэл нэг аль нэг эмнэлэгт мөнгө барьж гүйсэн усууд нь авчиад өгдөг байх юм тогтолцоо байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид юу хийсэн гэхлээр иргэдийн хяналтанд оруулчихсан. Одоо эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг давхцуулан жишээлбэл одоо нэг жишээ хэлье л да. Нэг иргэн 360 хоног амбулатор үйлчлэг хийлгээд даатгал санхүүжилт авсан байл яг. Жилийн бүх өдөр. Тий. 365 хоногтой. Завсар зайгүй бүр амралтын өдргүй байгаа үст дээ. Тийм биш. Хийх мэтлэнгийн ингээд дотор нь ингээд шалгаад үзэхлээр маш олон алдаанууд байгаа шүү дээ. Энэ алдаанууд нь бүр эрүүгийн шин чанартай алдаанууд хүртэл байж байна. Санаатай мөнгө идэх завшигын тулд хэлсэн. Дээрээс нь орлого олдог хэрэгслээ болгоод байна шүү дээ. Тэгж болохгүй байна. Тэгэхээр бид яасан гэхлээр иргэн бүрийн одоо ийм Монголиа систем дээр мессеж мэдээлэл очдог болгочихсон. Тэгсэн. Таны хэлхээний хариу гарлаа гэд ирээд идэв. Телевиз үзэгч та бүхэн хэрвээ сарын өмнө эмчилгээ хийлгэсэн байвал ийм Монголи руу ороорой. Тэр дотор эрүүл мэндийн даатгал гэсэн ийм баннер дотор нь ингээд хаан банк ингээд гүйдэг юм дотор нь байж байгаа. Тийш оронгууд таны нэр, үр хүүхдүүдийн чинь нэр гараад ирнэ. За тийшээ дараад орохлоор хэрвээ та сарын өмнө эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан бол тэдэн төгрөгийн тусламж үйлчилгээ тэр эмнэлэгт авсныг эрүүл мэндийн даатгал ингэж төлсөн шүү. За хамтын төлбөр төлсөн бол та хэдэн төгрөг төлсөн бай? Бид ийм төгрөгийг танаас оруулсан байх шүү. Хамтын төлбөр ороогүй та нэг ч мөнгө төлөхгүй байх хэрэгтэй байсан бол тэрийг хэлээд өгнө. За ингээд дараа нь энэ үнэн үү гэд асууна. Хэвтэйг бол гомдол гаргаж болох иргэн. Үгүй гэж хэлэх юм бол шууд тэрнгөө шалгана. Шалгах. Тэгэхээр иргэнээс бид хяналтаа иргэнтэй шийдвүүлээд өгч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан чинь нэг
сарда нэг бараг одоо 20 сая нэхэмжлэг ирж штэ 20 сая нэхэмжлэг ирж байна. Тэр болгоныг одоо нэг 100 гаруй ажилчтай даатгал ерхий газар шалгахад өөрөө механикийн хувьд бол боломжгүй байхгүй. Тийм учраас тэгэхээр иргэний хяналтаа за ийм захим системийг одоо оруулж өгж одоо иргэдийнхээ хяналтанд оруулсан шүү. Та бүхэн одоо харин зургатаар дамжуулж мэдээлэл өгөө. Ийм Монголиа руу ороо. Тэр дотор ирсэн нотификейшн юм уу эсвэл өөрөө зориуд орж шалгаж үзээрэй. Энэ систем ажиллаж байгаа шүү. За хэрвээ худлаа таны нэр дээр биш байжгаад ямар нэгэн одоо тусламж үйлчилгээ авсан гэх юм бол та үгүй гэж хэлэхэд хангалттай. Тэн дээр нь асуухаар нь хариулах юм байна шүү дээ. Тий, дараагийн асуулт нь байж байгаа юм. Ерөөсөө л нэг конот дарддаг л асуулт. Түүнээс бичдэг зүйл байхгүй. Тийм үгүй. Тэгээд бол. Таны үед яригдчихсэн хавдар 2 имлэг одоо юу болж байгаа бол хаана? Миний хамгийн сүүлд сонссноор солонгосуудаас бас санхүүжилт авах асуудал яригдсан. Тэгээд энэ Монгол улсад хавдрын имлэгийн асуудал тулгамдсан байна. Яг одоо та салбарын сайд хийхгүй байж гэсэн энэ ажлыг явуулж исэн үний үед асууя танаас. За нэг сайхан тата мэдээ дуулгахад бол ер нь шинэ одоо хавдар судлалын үндэсний төв буюу 90,000 м2 талбай бүхий шинэ зохицолбор одоо ашиглалтанд орохгүй тендерын зарлагдсан шүү. За ингээд одоо барилгын ажил эхлэх чинь гэсэн. Нэг газрын нэг баруун зүг рүү өгөөдсөн энэ сонгон хайрхын дүүрний Баянгол ам буюу одоо найрамдал цуслал руу явдаг нөгөө олон том антентай нэг юу орбит гэдэг дата төв байдаг шүү дээ. Яг тэрний дараагийн жоохон цаашаа нэг километр хүрэхгүй яваад байж байгаа. Тэнд одоо хашаага барьчихсан. За дээрэс нь одоо 4 корпустай барилга. 4 том корпустай барилгын 2 корпусынх нь барилгын ажлын тендер нь худалдаа хууль ажиллагааны газар зарлагдчихсан байна. За ингээд 5 сарын 22-нд бас одоо Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөх бас одоо хашаанд нь очиж одоо бид шав тавих ажлаа эхлэх гэж. Энэ онд одоо эхлэх гэж байна. Шаваа тавих гэж байна. Шаваа тавих гэж байна. 5 сарын 22-нд барилгын ажил эхлэх нэ. За дээрэс нь үлдсэн нөгөө чухал 2 том корпусыг бид одоо гадны нөгөө хөнгөлтэй зээл хийх гээд бид бүгд найрамд Солонгос улсын одоо Эксим банкт бол нэлээдгүй хилцээр хийгээд сангийн яам, эрүүл мэндийн яамнаас одоо албан хөсөлтүүд нь яваад өнгөрсөн 3 сард би бас одоо бүгд найрамд Солонгос улсад албан ёсны ажил хийхдээ энэ талаараа бас нэлээд дэлгэрүүлж ярьлаа. За дээрэс нь бас одоо парламентын тогтолцоогоор дамжиж парламент найрамдлын байгууллагууд хоорондоо бас ингэж ажилтдаг. Найрамдлын бүлэг гэж бид нэрлэдэг. Тэгээд Монгол Солонгосын найрамдлын бүлгээрээ дамжуулаад Солонгос Монголын найрамдлын бүлгийн дарагтай энэ асуудлыг бас дэмжиж ажиллах тал дээр бас тохиролцоонд хүрээд ирчихсэн. Нэлээд ажил урагштай. Ингээд ямар ч үсэн 26 онд энэ ажил эхэлж байгаа дуулах таатай байна. За нөгөө талаас за тогтолцооны ийм асуудлууд байгаад байна. Бас нэг эмийн асуудал байгаа шүү. Та сонсгол хийгээдсэн тэрний үр дүн ер нь гарсан юм уу? Гишүүний хувьд өмнөх парламентын үед шүү дээ. Тий. За. Яг тэгэхээр бид нар одоо хүртэл Монголдо антибиотик аваад уухаар идэхгүй гадаад явж байгаа антибиотик аваад уухаар идгээд идэгэл нэг л ийм л бодит баримтууд байгаад байгаа байхгүй. За тэгэхээр эрүүл мэндийн сайд багтаа бас нэг хэрэгжүүлсэн 2 зүйл бас хэлчихье гэж бодож байна. За нэгт бид одоо энэ эмийн лавлгаа лаборатори одоо ашиглалтанд орох гэж байна. Сая бас өчигдөр Батчуугар сайд бас тэр барилгын ажлын явцдаа очиж танилцсан байлаа. Барилгын дотоод заслын ажлууд дуусчихсан. Одоо тонд хөрөмж худалдаа аваад суйрлуулах гэж байна. За лавлгаа лаборатори ямар үг? Энэ ямар учиртай гэхээр манай зах зээл дээр байгаа та бидний итгэхгүй гэдэг ийм доторх найрлага яг үний юм. Доторх нөгөө үйлчлдэг бодисууд нь байна уу? Тэр дотор хүний биед муу нөлөөтэй дагалдах одоо хатуу хүнд металлууд ч гэдэм юм уу тийм ээ ийм зүйлүүд агуулж үгүй юу чанар хангаж ийн гэдгийг яг тэр мэдийг шалгадаг олон улсын дээд зэрэглэлийн том лаборатори 1.8 сая долларын хөрөнгө оруулалтаар хийгээд одоо дуусч байна. За энэ ажлыг бас эхлүүлээд ингээд ажилтнанд арай л өгж амжсангүй гэхдээ ямар ч гэсэн барилгын ажил нь дууссан одоо тоног төхөөрөмжөөр суйрлуулж байгаа энийг дуулахад их таатай. Бид өөрснөө үйлдвэрлэхгүй гэхдээ импортоор ороод ирэхэд нь шалгаж чадахгүй. Ийм л явж ирсэн тий. Одоо бол дээд зэрэглэлийн шалгах. Дээрээс нь бүр үйлчилгээ нь хэр байгаа юм бэ гэдгийг би эквивалент гэж яриад байгаа. Тэрийг хүртэл үздэг юм тогтолцоо оруулж ирж байгаа шүү. Энийг нөгөө бид эмийн сонсгол ихтэй хуулинд оруулаад өгсөн шүү дээ. Бид ч бас энэ 24 онд хууль батлаад өгсөн шүү дээ. Эмийн тухай хууль. За дараагийн чухал зүйл бол мөн саяны нөгөө даатгалын систем гэдэг шиг захим систем бид эмийн жижиглэнгийн үнийг оруулаад өгсөн шүү. Жишээлбэл ийм баримтаараа ийм Монгол алингуурч та ороод эм хайж явах шаардлагагүй болсон. За ороод хайж байгаа эмээ бичээд
Яхад эргэн тойрон таны аль аптект баг нь гараад ирнэ. Жижиглэнгийн үнэ нь гараад ирнэ. Энэ систем одоо ажилтнанд ороод 11 сараас хойш явж байна. За хэвлэл мэдээллийн одоо миний сул тал байж магадгүй их олон ярьж өгж одоо тэр PR-ыг сул хийсэн байж магадгүй хандлт ердөө 50,000 байж. Тэгтэл өнөөдөр Монгол улсад хөнгөлтэй юм авж байгаа хүний тоо хэд гэж? За 900,000. 900,000 хүнээс 50,000 хүн Ийшээ орж Монголиа руу хандаад байгаа юм байна. Тий. Энэ систем энэ платформ руу орж Магадгүй бас ахмад наснуу зөнхлөхийг үүсэхгүй. яг үнэ. Бас мэдээлэлгүй хардггүй байж магадгүй. Гэлээ гэхдээ би бас иргэдээ бас энэ Үр хөвгтөнд шалгаад өгч бол жишээлбэл одоо ханиад хүүхд таниад хүрчсэн орой шөнө болчихсон юм хайх гэж байгаа бол ийшээ ороод хайхад аль аптект таны эргэн тойрон аль аптект нь хэдэн төгрөг байна гараад ирж байгаа. бид нар чи шүнжин такси яриад энэ тэнд Хайгаад боломжоор явах шаардлагагүй шүү дээ. Ийм сайхан системүүд бий болоод өгсөн. Энд чинь бид иргэдэд ойртуулж өгöd байгаа шүү дээ. Дээрс нь үнийг хянах боломжтой болж байгаа. Тухайлх юм бол ижил яг нэг үйлдвэрлэгчээс гарсан ижил юм 2 аптект байна шүү дээ. Хөрш 2 аптектэд 5,000 төгрөгийн зөрүүтэй байдаг байсан шүү дээ. Одоо ердөө 200-300 төгрөгийн зөрүүтэй болсон байна. Ингээд үнийг нийл гаргаад тавьчихлаар эн чинь ядаж ичиж шүү дээ. Гэхдээ өрсөлдөөн л дөө тий. Тийм өрсөлдөөн. Тэдний хямдхан байгаа гэж бас мэдээд авчдаг юм Яг тийм үү. хямдганд нь ороод авчих. Тийм нэг мэрэгжлийн биш хүмүүс нэг худалдаа арилжааны зорилгоор дээхэн үед аптек нийтдэг гэсэн тийм сан. Одоо тийм биш үсттэй. Яг чухал асуудал. Энэ бид нөгөө 24 оны эмийн хуулинд бас энийг оруулж өгсөн шүү. За. Жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа эмийн сангуудад заавал эмзүүч байх ёстой. Тэгээд одоо нэг эмзүүчийн лицензээр эмийн сан болгон нээж болохгүй гэдгийг заагаад өгсөн. Тийм. Тэгэхээр Лицензээр дамжуулахгүй шүү. Имиж сайн мэдхгүй юм хүмүүс зогсож идэх шүү. Болохгүй шүү дээ. Бид нар талах худалдаж авч байгаагаас өөр мэрэгжлийн үйлчлэгээ өсөж байна. Баярлалаа. Яс яг ингэж харж байгаад их баярлж. Энэ бол зүгээр нэг лангууны худалдаа биш шүү дээ. За тантай олон сэдвээр ярьлаа. Хүрэлцэж ирсэнд баярлалаа. За сонирхолтой асуулт асуусан баярлалаа. Амжилт хүсье. За. Эрхэм үзэгчтэй хөтөлбөр дараагийн зочинтой үргэлжлэнэ. Үзэгчтэй бид хөтөлбөрийн 2 дахь зочноор сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга ан нарыг урлаа. За бизнес эрхэлдэг, хуваарай орлого олдог бүх хүнд хамаатай нэг мэдээлэлээр ярина хоёлаа. Татврын багц хуульд шинжилэлт орох гэж байна. Энэ хууль тийм нэлээ их тийм босгыг намсгасан ч гэдэм үү бизнес эрхлэгчтэй таатай ийм хууль болно гэдэг хүлээлт өндөр байгаа. За засгийн газар өргөн барьчлаа. Одоо хилцэж эхэлнэ тийм үү. Хоёлаа зарим мэдээллийг үзэж дэлгэрэнгүй гэв. Нэгдүгээрт би юу асуух вэ гэхээр бидний одоо ингээд сүүлийн үед ялангуяа жижиг бизнесүүд татрын дарамтнаас болоод хаагдаад байна гэдэг пост мэдээлэлүүд санаа зовоосон ийм мэдээллүүд их гараад байгаа учраас татврын одоо нөгөө татвар нөөтийн босго тийм үү. Тэгээд татврын нөгөө нэг хувь шимтгэл энтер гэсэн ийм гол асуудлуудаа та нэг багцлаад тавчхан ихэнд нь хүргүүл. Би дэлгэрүүлж асууя. За ойлголоо. Ерөнхий сайдын санаачилсан чөлөөлийн санаачлагын хүрээнд бол ерөнхийдөө сангийн яамнаас боловсруулаад засгийн газарт бол одоо татврын хуулиудын нэмэлт өөрчлөлтүүдийг бол сая өнгөрсөн 7 хоногт засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд одоо их хуралд өргөн мэдүүлэхийг бол одоо дэмжсэн байгаа. За энэ дотор бол нийтдээ 4 хуулийн одоо багцын өөрчлөлтүүд яриад байгаа. За мэдээж нэгдүгürt бол хувийн орлогын албан татврын тухай хуульд орж байгаа өөрчлөлтүүд байна. За хоёрт аж ахуй нэгжүүдэд дэмжих, за бизнесийн орчнууд дэмжих чиглэлээр аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд орж байна, өөрчлөлтүүд орж байна. За дээрэс нь татврын ерөнхий хууль болон нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хууль дээр аль болох одоо татвар төлөгч бизнес эрхлэгчдэд дэмжих чөлөөлөх чиглэлээр одоо ийм дандаа эерэг гэх юм уу та ийм өөрчлөлтүүдийг бол одоо татврын хуулиуд дээр бол оруулж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ хуулиудын одоо өөрчилж байгаа зорилго нь өөрөө бизнес эрхлэлтэд дэмжиж, хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсээ дэмжиж татврын өндөр дарамтнаас тодорхой хэмжээнд чөлөөлөё гэсэн зорилго байна. За би тодорхойлж асууя. Саяхан ерөөсөө саяхныг хүртэл манай татврын тогтолцоо чинь ингээд том жижиг их баггүй 10% босготой. Тийм байсан. Одоо 1% татврын босгохын асуудал хэрэгжиж байгаа. За ямар үйл ажиллагаа эрхлээд ямар хэмжээний орлого олж байгаа сарын орлого, жилийн орлого нь ямар байвал хэдэн хувийн татвар авах юм, ямар байвал хэдийг авах юм гэдэг ийм ялгаа зааг байна. За энийг та тодорхой ярьж өгөө. Тийм, аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хууль дээр за аж ахуй нэгжүүд одоо үйл ажиллагаа явуулаад болсон одоо ашгаасаа татвар төлдөг те. За одоогийн мөрдөгж байгаа хуулиар бол 6 тэрбум төгрөг хүртэлх одоо
ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд дээр Татврын дараах ашиг нь 6 тэрбум төгрөг. За 6 тэрбум төгрөг байх үед 10% татвар авч байгаа. За 6 тэрбумаас дээшээ давж байгаа нөхцөлд энэ татврын хувь хэмжээ маань өөрөө 25% болоо өсчихдээ. Тэгэхээр шатлсан юм татврын. Өөрөөр хэлбэл том татвар төлөгч нарын том татвар төлөгчнөр нь илүү их өндөр хэмжээгээр татвар төлдөг. За 6 хүртэлх тэрбумын одоо ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бол 10%-аар татвар төлдөг ийм системтэй явдаг. Тэр энэ нь өөрөө одоо 10%-аас шууд 25% руу явж байгаа нь бас дунд нь одоо байгаа те 6 тэрбумаас дээш байгаа ашиг нь одоо дөнгөж гарч байгаа томрох гээд явж байгаа аж ахуйн нэгжүүд дээр бас огцом юм татврын одоо дарамт орж ирээд байна гэж үзээд байгаа. За манай татврын алба болон одоо холбогдох газруудаас нь ингээд судлаад үзэхээр 6 тэрбумаас дээш татвар төлж байгаа. За ингээд илүү энэс ингээд энэ төвшнгөөс даваа явж байгаа ямар аж ахуйн нэгжүүд байна вэ гэхээр илүү одоо уул уурхаан бус хүнсний хөнгөн үйлдвэрийн салбарын ийм аж ахуйн нэгжүүд орж байгаа. Борлуулалтыг хийж массаар нь борлуулалт хийж ашиг жоохоо олдог ийм хүн их цалинжуулдаг. Гэтэл нэг уул уурхай ч юм болохоор хүний хүч бага, техникийн хүчээр ашиг өндөр олдог. Энэ хоёрын татврын 6 тэрбумаас дээш бол 25 гэдэг босго. Тийм. Тэгэхээр энэ босго дээр бол одоо бид нэр 6 тэрбумаас одоо 10 тэрбум төгрөг хүртэлх дүн дээр нь 15-10 гэдэг интервал 6-аас 10 гэдэг шинэ интервал гаргаж өгч байсан. Одоо 6 одоо тэрбум төгрөг хүртэлх нь бол 10% хэвээрээ. За 6-аас 15 6-аас 10 тэрбум бол одоо 15% татврын 25 биш 25. Тийм. Өмнөх хуулиас жоох 10% чөлөөлөлт орж ирж ингээд одоо хөнгөлтүүд орж ирж байгаа гэсэн. 6-аас 10% ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бол 15% татвар. Тэгээ энэ нь өөрөө одоо ямар боломжийг үүсгэх юм бэхээр илүү одоо ингээд өсч дэвжиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй огцом одоо татврын юм өндөр татврын дарамт оруулж ирэхийг бол багасгаж. За бидний гаргаж байгаа тооцоогоор бол ойролцоогоор энэ 600-аас 1000 гаруй аж ахуйн нэгжүүдийн яг энэ одоо хэсэгт багтаж байгаа сегментийн аж ахуйн нэгжүүд дээр 600-аас 1000 аж ахуйн. Тийм. 600-аас 1000 аж ахуйн хэдэн гэж ойролцоогоор үзэж байна. За яг энэ 6-аас 10 интервал босго дотор орж байна. Нийтдээ яг татвар төлж байгаа аж ахуйн нэгжийн тоо бол 190 мянган аж ахуйн нэгж байна. За үүнээс бол одоо яг том сегмент ингээ хараад үзэх юм бол манай том татвар төлөгч бол одоо нийт Монгол улсад одоо орж ирж байгаа татврын орлогын 66 орчим хувийн 1000 орчим л аж ахуйн нэгж төлж байна. Аж ахуйн нэгж 66% нь 66% төлтгөө гэсэн. За тэгэхээр энэс доош яг дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд хэсэг байна. За дийлэнх нь ерөөсөө жижиг бичил ийм бизнес аж ахуйн нэгжүүд болчиход. Тэгэхээр энэ одоо татврын бааз хүрээ нэмэгдүүлэхийн тулд бид нар одоо яаж одоо илүү бичил жижиг одоо нийт одоо хэмжээг эзлээд байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжих үү гэсэн ийм л татврын бодлогыг барьж байгаа гэсэн. За хоёр дахь нь бол энэ жижиг бичил сегмент гэдээ яриад байна шүү дээ. Одоо нийтдээ одоо 190 мянган татвар төлөгч одоо аж ахуйн нэгжүүдийн бүртгэлтэй 180 мянган одоо энэ сегментэд багтаж байгаа. 180 мянган аж ахуйн нэгж. За 180 мянган аж ахуйн нэгжүүд бол хуучин 1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой бол одоо 1% татвар төлдөг. За одоо 90% хөнгөлөлтөө гэсэн үг шүү дээ. 10%. Энэ өөрчлөлт байгаа тийм. За энийг бол ахаад одоо босго дүнг хэмжээг бол нэмэгдүүлж байна. Энийг бол 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой бол 1%-аар төлнө. За 90% нь бол одоо хөнгөлж байна гэд хэлчихэд бол одоо инфляц үнийн хөрөгдөл юм бахад бас яг ийм шийдвэрүүд аваа явахгүй бол нэг одоо мөнгөний ханшнаас болоод 1.5 тэрбум гэдэг чинь захын аж ахуйн нэгжүүдийн хүрээд байгаа босго болчлоо. Тэгэхээр тэрийг 2.5 тэрбум 2.5 тэрбум доторх ашигтай байх юм бол борлуулалтын орлого 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нэгжүүд 1% татвараар одоо хөнгөлөлтөө хэлбэршүүлсэн гормоор татвараа тайлагнаад төлөөд явах боломж бүрдэж байна. Нилээ ялангуяа жижиг бизнесүүдийн нуруу амс гэх юм те. 180 мянга аж ахуйн нэгж. Одоо манад нийт 190 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн одоо энэ чэдийн 95-аас дээш хувийн орчим бараг орж байна гэсэн үг. За бас нэг юм асууя. Нөөт гэж нэг одоо яста аж ахуйн нэгж болгоны нэг шүдний өвчин болцсон. Томорхороо толгойн өвчин болдог нэг энэ асуудал байгаа шүү дээ. Нөөт дээр бас босго байгаа. За энэ өөрчлөгдөж байна уу? За нөөтийн босгыг бас нэмэгдүүлж байгаа. За хуучин бол одоогийн байгаа хүчин төгөлдөр хуулиар бол нөөтийн одоо суудхан төлөгчийн босго бол 50 сая. За нэгсэндээ 50 сая төгрөгөөс дээш одоо борлуулалтын орлого олоод ирэхээр тэр одоо бизнес эрхлэгч аж ахуйн нэгж хувь хүн байна уу те. Заавал нөөт суудхан төлөгчөөр бүртгүүлэх ёстой юм уйлтай байна.
энэ 50 сая хүртэлх байгаа босхийг бол ерөөсөө 400 сая хүртэлх болгож нэмэгдүүлж нөөц суудхан төлөх үүрэг хүлээхгүйгээр 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой ийм аж ахуйн нэгжүүдэд бол дэмжиж байгаа ийм бодлого гэж одоо хэлж болохоор. Нийтдээ бидний зүгээр тооцоолж байгаа тоогоор бол яг энэ одоо хэмжээнд дотор орж байгаа нэг 23 мянган аж ахуйн нэгж бизнес эрхлэгч бол энэ дотор энэ хүрээнд дотор багтаад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо ачаалал энэ хэмжээгээр буурнаа гэд хэлчихэд бол одоо болох болов уу гэж бодож байна. За энэ 23 мянган аж ахуй нэгжүүл энэ хуулийг тэсээ одоо хүлээх нэ. За цаашаа. За дээрэс нь хувийн орлогын албан татврын хуульд бол бас нэлээд томоохон өөрчлөлт орж байгаа. За энэ юу юм бэ гэхээр одоо та мэдж байгаа түрүүс инфляцийн түвшин өндөр байна. За гадаад эрсдлээс хамааралтай эдийн засаг руу орж ирж байгаа шок ус байна те. За дээрэс нь ингээд би төл шатхуунтай холбоотойгоор ингээд нийлүүлэлтийн гаралтай гэхээс илүү одоо эрэлтийн гаралтай инфляцууд бас жоохон байгаад. Тэгэхээр энийг одоо аль болох ийм үед одоо ямар эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэг вэ гэхээр эдийн засаг төсөв санхүүгийн бодлого нь өөрөө баг дундаас доош орлоготой бага орлоготой илүү одоо иргэдэд дэмжсэн ийм бодлого байх хэрэгтэй. Тэгэхээр татврын бодлого бол ерөөсөө хувийн орлогын албан татврын хувьд тэр зүг рүү одоо чиглэж байна гэж хэлчихд бол нийтдээ 3 төрлийн өөрчлөлт бол хувийн орлогын албан татврын хууль дээр бол орно. За энэс хамгийн том нь бол одоо хөдөлмөрийн хүнсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна. За яг энэ орлого энэ хүртэлх орлогыг одоо чөлөөлж байна гэж хэлчих болж байгаа. Энэ дээр ногдож байгаа албан татвар одоо 10%-аар татвар төлж исэн бол энэ хүний төлөх татврын чөлөөлөд иргэнд нь буцаагаад олгоно гэсэн үг. Тухайн хүн татвараа тайлагнаад төлнө. За жилийн эцэст буцаага бид нар нөтийн буцаа олголт авдаг шүү дээ. Тэрэн шиг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын чөлөөлөд тухайн хүнд нь буцаагаад өгнө гэсэн үг. За энийг тэгэхээр нэг бодит цалин дээр тайлбарлаж өгөл төө. За одоо хөдөлмөрийн үсний доод хэмжээн дээр ингээд тооцоод үзье те. 792 мянга бол хөдөлмөрийн үсний доод хэмжээ. За энэ хүн ойролцоогоор сардаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 79 мянгаыг төлнө гэсэн үг. 79 мянга орчим те. За энийг ингээд жилийн дүнгээр наваад үзэх юм бол тэр хүн жилдээ 950 мянга орчим төгрөгийн татвараас одоо чөлөөлөгдөөд буцаан авч байна гэд ойлгочихд бол. Энээс дээш цалин авдаг хүмүүс юм. За энэс дээш авж байгаа цалин бид нар мэдээж нөгөө төсвийнхаа боломж хязгаар за орлогынхаа одоо хүрээндээ бол тооцоолол байдаг. За 792 мянга бол одоо байгаа хөдөлмөрийн үсний доод хэмжээ. За энэс дээш авж байгаа хүмүүс бол яг хуучин төлдөг татвараараа төлнө. За 792 мянга хүртэлх дүн дээр нь саяны энэ татврын чөлөөлтийн бодлого хэрэгжинэ гэд ойлгоход болно. За хоёрт нь бол одоо та мэдж байгаа те бид нэр иргэн одоо өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдан борлуулах нөхцөлийн сайжруулах гэдэг ингээ явахаар заавал 2% татвар төлдөг. За жишээ нь би одоо өөрийнхөө өмчлөж исэн, амьдарч исэн өөрийнхөө байшингаа сайжруулъя гэж бодъё те. Тэгээ 100 сая төгрөгөөр тэр байшингаа зарлаа гэж бодъё. Тэгэхээр тэр хөрөнгө борлуулсны орлого 2% татварыг заавал төлдөг те. Жишээ нь 100 саяар борлуулсан байшингаас 2% буюу 2 сая төгрөгийг бол одоо хөрөнгө борлуулсны орлогоо гэж төлдөг те. Татвар гэдэг. За тэгэхээр энэ иргэн өөрийн өмчлсөн орон сууцаа ингээд борлуулад олж байгаа энэ орлогыг бол одоо үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татврыг нь бол одоо бүрэн чөлөөлж байгаа. 2%-аас чөлөөлж гэнэ гэсэн. Тэгэхээр тухайн иргэн өөрөө мэдээж яг өөрийнхөө амьдарч байгаа орон сууцаа тодорхой хугацаанд амьдарсан орон сууцаа худалдаж байгаа гэдгээ нотлоод энэ 2%-ийн одоо хөнгөлөлт чөлөөлтөс хаягийн дээр байж нотлох уу? Яаж нотлох вэ? За яг хуулийн томилгын бичлэг 2 удаа гээгүй. 1 удаа гээгүй, 2 удаа гээгүй. Зүгээр л амьдарч ирсэн орон сууц. Тухайн одоо бүртгэлтэй эхний одоо тавигдж байгаа шаардлага нь бол тухайн яг өөрийнхөө одоо иргэний үлгэн дээрээ байдаг шүү дээ тий. Хаягийн бүртгэл дээрээ энэ хүн одоо амьдарч байгаа. За бидний хуулийн төсөл дээр тусгасан байгаа шаардлага бол 5 жилийн хугацаанд тухайн байраа өөрөө эзэмшээд өөрийнхөө нэр дээр байгаад тэндээ одоо хаягийн бүртгэл нь байсан хүн бол тэгвэл татвараас байраа зарж байгаа бол энийг бол татвараас чөлөөлнө гэсэн ийм өөрчлөлтийг бол оруулж байгаа. Тэгвэл олон байртай амьдрдаггүй чэнжүүд байгаа тэр хүмүүст бол хамаагүй. Айгуу тийм юмнууд айгүй их байдаг шүү дээ амьдрал дээр яг нөгөө ипотекийн зээл олон авчлаа гэдэг шиг олон байртай хүмүүс аваад дахиад дамлаад ингээд зардаг те. Тийм байдлыг бол хаах үүднээс саяны 5 жил яг энэ хаягийн дээр амьдарч байгаа хүн өөрийн байраа одоо зарж байгаа бол ийм татварыг төлөхгүй гэдэг ийм өөрчлөлтийг бол оруулж байгаа. За 3 дугаар та хүн хувийн орлогын албан татвар дээр 3 шинжилэл байна гэсэн. За 3-т нь бол одоо би бол түрүү нөгөө цалингийн орлоготой хүн цалингийнх нь одоо 792 мянгаас ярьсан те. За үүнээс гадна бизнесээ хийгээд бизнесийн орлоготой хүн байж болно те. За тухайн хувь хүн өөрөө 1 тэрбум хүртэлх одоо ийм борлуулалтын орлоготой бизнесийн ийм орлоготой хүн бол
тухайн одоо нэг тайлгнаж байгаа процесс биш үү? Тэрийг илүү хэлбэршүүлээд борлуулалтын орлогоос нь 1%-аар л зөвхөн татвар төлнө гэдэг ийм хэлбэршүүлсэнормыг бол одоо оруулж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол хуучин ингээд нэг хувь хүний яг орлогын албан доторх хуулиараа энэ бизнесийн орлогоос яг нөгөө заасан 10%-аар л аваад явдаг гэсэн шүү дээ. Энийг энэ 1% гээд одоо илүү хэлбэршүүлсэн ийм гормыг бол оруулж ирж байна гэж ойлгож байна. Тэгэхээр ийм гурван төрлийн одоо хувь хүний орлогын албан татвар дээр ийм том одоо зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг бол одоо саяны өргөн барьж байгаа татвар хуулийн дээр орж байгаа. За аж ахуй нэгжийн ярьчлаа, нөөтийн босгоо ярьчлаа, хувь хүний орлогын татварыг ярьчлаа. Өөр татварын энэ багц хуулийн дээр томхон шинжилгээ өөр бид яриаггүй асуудлууд байна уу? За дээрээс нь татварын ерөнхий хууль болон саяны миний хэлсэн аж ахуй нэгж орлогын албан татварын хуультай хувийн орлогын албан татварын хуулиуд дээр ингээд татвар төлдөг тайлгнадаг хугацаа ингээд нөгөө иргэддээ ч аж ахуй нэгждээ ч ингээд жоохон дарамттай байдал үүсгээд байдаг. Тэгэхээр бидэд нэлээд хідэн ийм нөгөө одоо зохицуултын шинж чанартай ямар нэг ийм орлогын одоо хувь мөнгө хөдлөхгүй гэхдээ зохицуултын шинж чанартай өөрчлөлтүүдийг бол одоо бас саяны өргөн барьж байгаа хуулийн дээр бол тусгасан. За эхнийх нь бол ингээд нөгөө татврын үр үүсээд ингээд аж ахуй нэгжүүд явцдаг те. Тэгээ татвар бол нэлээд олон одоо үе шаттай үйл ажиллагаа хийсний дараа тухайн аж ахуй нэгжүүдийн дансыг нь хаах, за өөрийн албатан төлөвлөх ийм арга хэмжээ авдаг. За ингээд албатан төлөвлөлийг гэхээр нөгөө компаниуд маань эргээд юу гэж ярьдаг вэ гэхээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгоод бүх дансыг хаагаад бүх орлогыг хураагаад авчлаа гэж ярьдаг. Наач нийгмийн өмнөхөр туйл тулсан юмс. За тэгэхээр аж ахуй нэгжүүдийнхээ бас нөгөө татврыг хаачаад үйл ажиллагааг нь дансыг хаачаад үйл ажиллагааг нь бүрэн зогсоочод одоо татвар аавна гэхээр өөрөө бас нэг доголдолтой болчихно. Тэгэхээр өртөө татвар төлөгчийн дансыг нь одоо энэ бүрэн хаадаг зохицуултыг нь болиулаад ирээдүйд орж ирж байгаа шүү дээ. Тэр хүний үйл ажиллагаа явуулаад орж ирж байгаа орлогын 20%-нд нь ингээд дансанд нь үлдээн. За үлдсэний нь бол одоо нөгөө татврын өрөндөө суудах байдлаар ийм зохицуултыг бол одоо хуулийн өөрчлөлтөөр бол тусгасан байна. За дээрэс нь яг ингээд нөгөө аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувийн орлогын албан татвар ингээд тайлгнадаг хугацаа нь ингээд жилээр хагас жилээр тайлгнаж байгаа шүү дээ. Энэ хугацаа маань бол одоогийн зохицуултаараа ингээд 2 сарын 15, 7 сарын 15-нд ингээд дуусчихдаг. Тэгэхээр одоо нэг нь яг цагаан сартаа нөгөөх нь яг баяр наадмын өдрүүдэд давхцаад хүмүүст бас давхар одоо чирэгдэл учруулад байгаа. Тэгэхээр санхүүгийн жил санхүүгийн хагас жилж яг тийм. Тэгэхээр энэ тайлгнаж байгаа хугацаан дээр нь бид нар уян хатан болгоод одоо жишээ нь 2 сарын дундуур тайлгнадыг ингээ 2 сарын сүүл хүртэл хойшлон татаад. За наадмын үе яг давхцаадаа 7 сарын сүүл хүртэл татаад тайлангаа ингээд уян хатан зохицуулалтаа өгөх боломжийг бол одоо нээж байна. За дээрэс нь татврын үр үүсэд ингээ яваад тахаар аж ахуй нэгжүүд дээр тухайн төлөөгүй өрн дээр нь алдан бодоо явагддаг гэсэн. Хязгааргүй гэсэн. Алданг нь нэмэгдээл бодогдоо явдаг. Тэр хүн олон жил төлөхгүй байх тусам алданг нь өндрөө бодогддог. За тэгээ шүүхтэр ингээд очиод асуудлаа шийдэгддэг. Тэгээ ийм асуудал байсныг бол энэ хуулийн өөрчлөлтөөр бол засаж байгаа. Тэрийн алдангийн дээд хэмжээ ингээд үр бодогдоо явсан ч гэсэн 50% хязгаарлагдах зогсдог байх ийм зохицуултыг бас одоо төлөхгүй яваад байгаа нь ашигтай болчих тийм хөлбөр гарахгүй. За яг хөө энэ нөгөө алдангаа ингээд нөгөө иргэний хуультайгаа ерөөхдөө нийцүүлж өгч байгаа гэсэн үг. Татварын ерөнхий хуулийн дээр бол ингээд алдан зогсох хугацааг заахгүй байсныг иргэний хуулийн дээр байсан зохицуултуудаа ижилсгээд илүү нөгөө татвар төлөгчдөө юм шаардлагагүй дарамт үүсэхгүй байх л зохицуулт гэж хараад байгаа. За дээрэс нь нөөтөө төлөх бол нөөтийг бол ингээд нөөт төлөгч суудган төлөгч бол ингээд сар тутам тайлагнаад төлөөд явдаг те. За ингээд заримдаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдно, янз бүрийн нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр нөгөө нөөтийн одоо энэ төрөний ярьдаг алданг тооцох ч юм уу одоо ингээд нөгөө захиргааны юм шин чанартай одоо юм руу орох гээд байдаг те. Тэрийг нөөт төлөх хугацааг нь бид нэр 2 сар хүртэлх хугацаагаар хэрвээ татвар төлөгч нь өөрөө хүсэлтээ гаргаад сунгуулъя гэвэл 2 сар хүртэлх сараар ингээд сунгах бас зохицуултыг бол оруулж өгч байна. За дээрэс нь татврын тайлангаа гаргачаад амьдрал дээр бол ингээд буцаагаад нэг үйл ажиллагааны санхүүгийн тайланд ингээд залруулга орохоор татврын тайланд бас ингээд залруулга орох шаардлага үүсэж байдаг. Тэгэхээр 2 жилийн хугацаанд тайлангаа гаргаад тушаацсан ч гэсэн эргээд татврын тайлан дээр ингээд залруулгын бичлэлтүүдийг хийх боломжийг одоо тайлан тушааснаас хойш дараагийн 2 жилд нь хийх ийм боломжуудыг бас тусах ийм өөрчлөлтүүдийг бол оруулж байгаа. Тэгээ үндсэндээ дүгнэлт хэлэх юм бол одоо энэ татврын хуулийн өөрчлөлт маань иргэдэд чиглэсэн нэлээх одоо яг хөдөлмөр эрхэлж байгаа, ажил хийж байгаа иргэдтэй илүү түлхүү чиглэсэн ийм хөнгөлөлт чөлөөлтийн бодлогод орж ирж байна. За аж ахуй нэгжүүдэд эмтсэн за татврынхаа бааз суурийг одоо илүү тэлэх гэсэн ийм бодлогын өөрчлөлтүүд орж байна. За нөөц төлөгчдөр үүсэт исэн одоо дарамтыг те нөөц төлөгчөөр
бүртгүүлэх одоо суудхан төлөгчөөр бүртгүүлэх босгыг нэмэгдүүлсэн юм өөрчлөлтүүд орж байна. За дээрэс нь саяны миний хэлсэн одоо ямар нэгэн одоо шууд татврын хувь хэмжээнд дээр өөрчлөлт оруулахгүй ч гэсэн одоо татвар тайлагнах тий. За татврын одоо ямар нэгэн зөрчил үүсэхгүй байх тал дээр татврын алба илүү нөгөө зөвлөн туслаад үйл ажиллагаа явуулдаг байх. Ерөнхийдөө нөгөө татврын орчин гэдэг юм дээр уяатан болж байгаа юм байна. Нөгөө талаас Монгол улсын татвар бүртгэлтэн дээр тийм их ноцтой өөрчлөлт өмцөм татвар бүрдүүлэхэд орлого дутах тийм шинж тэмдэг ажиглагдах уу? За яг хуу саяны ингээд хэлж байгаа татврын ингээд хөнгөлчлөлтийн бодлого хэрэгжихэд ойролцоогоор 2.2 их 80-ийн одоо шууд хөнгөлчлөлтийн бодлого явуулж байгаа гэж харагдаж байна. Өмнөх одоо төсөв тооцоолсон байснаас. Тийм бид нар бол ингээд сая төсвийн хүрээний ингээд мэдээлэл өргөн барьлаа шүү дээ. Төсвийн хүрээний мэдээлэл өргөн барихтай татврын хуулийн өөрчлөлтүүдийн эффектийг ерөнхийдөө цуг тооцоод өргөн барьсан гэсэн үг. Гэхдээ яг 2.2 их 80 гэдэг маань өөрөө яг энэ хөнгөлчлөлт хэрэгжүүл тасрах орлого гэж гарч ирж байгаа. Нөгөө талдаа бас энэ татврынхаа бааз суурийг нэмэгдүүлэх бодлого байхгүй юм чи өөрөө зөвхөн хөнгөлөөр чөлөөлөд байгаа ш. Жишээ нь одоо цалингийнхаа орлогоо ингээд бүртгэдэг те. Цалингаа төлж байгаа тайлагнадаг хүн бол жишээ нь саяны хувийн орлого албан татврын буцаалтын хөнгөлтийг эдлэн татвар төлөхгүй гэсэн. Тэгэхээр эн чинь өөрөө буцаагаад татврын бааз суурийг бэхжүүлэх тэлэх юм бодлого орж ирж байна гэсэн үг. Нөгөө талаас магадгүй дансаа алгаснаас татврын дарамтнаас болоо эдийн засгийн хямрал дэлхийд дээр нүүрлсэн үед аж ахуйн нэгжүүдийг бас дампуурхаас тэ үйл ажиллагаа зогсоохоос сэргийлэх тэр нь өөрөө 2 их 80-аар хэмжигдэхгүй импакт үүсэхийг бас үүсэхгүй тийм үү? Тийм. Тэгэхээр төсвийн бодлого өөрөө хаашаа чиглэж байна вэ гэхээр татврын бодлого бол өөрөө төсвийн бодлогын нэг хэсэгтэй. Төсөв өөрөө татврын бодлогоор нэг талтаа одоо ногдуулж байгаа татврын бодлогоор эдийн засаг руугаа орж байгаа эффекттэй одоо өөрчлөлттэй яаж дэмжих үү гэдгээ шийддэг. Нөгөө талаараа одоо гарч байгаа зардал тэгээ хөрөнгө оруулалтын зардал гадаад зээлийн бодлого гэдэг ийм юмнуудаараа хэрхэн яаж эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих үү гэдэг ийм бодлого явж байна. За төсвийн одоогийн явж байгаа бодлого бол ерөөсөө инфляци юм өндөр байгаа үед за гадны шок орж ирэх магадлал юм өндөр байгаа үед яаж хэрхэн аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг хамгаалах вэ? За иргэдийнхээ бодит орлогыг хэрхэн хамгаалах вэ гэдэг рүү л чиглэж байгаа. Тэгэхээр тийм үүднээсээ энэ одоо татврын хуулийн өөрчлөлт чөлөөлөе гэдэг санаачлагын хүрээнд агуулга нь орчод байгаа. За би танаас дөнгөж сая та хэллээ төсвийн хүрээний мэдээллийг их хурл өргөн барьлаа. Энэ бол Монгол улсын эдийн засаг 27 онд ямар ах вэ гэдэг. Дээр нь 27 оныхаа төсвийг 26 онд бид нар хэрхэн хилцэн батлах вэ гэдэг яг гол одоо үзэл баримтлал нь цаасан дээр их хамаг том агуулга нь явж байгаа. За бид энэ Ираны нөхцөл байдал дэлхийд дахны энэ инфляцийн хямрал байгаа энэ үед жилийн дараах эдийн засгийн хэрхэн төсөөлөл харсан бэ? Монгол улсын засгийн газар. Тийм төсвийн хүрээний мэдээллийг бол одоо хуулиар бол эдийн засгийн хөгжлийн яам боловсруулж байгаа. За мэдээж сангийн яам засгийн газар дотроо бид нэр тооцооллоод хамтарч хийдэг. За ямар хэрэгцээ шаардлага байгаагаа хоорондоо ярилцдаг тийм. За эх жилийн төсвийн хүрээний мэдээллийг ярихын өмнө энэ жилийн бидний нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгээ заавал эхлээд ярих хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ он дуустал дахиад бас 6-7 сарын хугацаа байна шүү дээ. Эрсдэл өндөр байна. Яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ бид нар бол эхний одоо ингээд 4 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл аваад үзэх юм бол ингээд ямар байгаа вэ гэдгээ эхний 4 сар дээрээс харж байгаа төсөлж байгаа гэсэн үг. За эхлээд бидэд бол орлого талаа ярих хэрэгтэй. Тэгэхээр экспортоо ингээд аваад үзэх юм бол Монгол улсын хувьд бол экспорт бол энэ оны эхний 4 сарын бодлоор бол маш сайн байна. За эрчим хүчний хямралаас болоод нүүрсийн үн өсөж байгаа. За энэ олон улсад болж байгаа. Энэ хямралт нөхцөл байдлаас хамаарат газ хий гэдгээс илүү нүүрсний сонголт хийгээд эхэлсэн байлээ тийм үү? Тийм нүүрсний хэрэглээ за нөгөө талд одоо бүгд найрамдах татвар улсаас судалтай авч байгаа энэ эрэлт бол эхний 4 сарын байдлаар бол харьцангуй тооцоолж ирсэн сайн байна. За энэ жилийн төсвөөр бид нар ойролцоогоор нэг 90 орчим сая тонн нүүрсийг экспортод гаргана. За энэ үнэ нь бол өөрөө нэг $70 байна гэдээ бид нар тооцоод баталсан шүү дээ өнгөрсөн оны төсвөөр. За одоогийн гүйцэтгэлээ ингээд аваад үзэхэд бид нар эхний 4 сарын гүйцэтгэл нэг ойролцоогоор 40 орчим сая тонн нүүрсийг бид нар экспортод гаргацсан байна. Улсынхаа хэмжээний гэсэн үг тийм. За яг энэ хурдаа ингээд хадгалаад экспортоо ингээд хийгээд явна гэх юм бол нэг сард ойролцоогоор 10 сая тонн нүүрсний экспорт хийж штэ. За мэдээж яг энэ хурдаараа бол бид нар одоо энэ жилийн батлагдсан хэмжээгээ давуулан биелүүлэх юм боломж байна гэж харж байна.
За нүүрсний бит хэмжээний хувьд бол юм байна. За дээрэс нь нүүрсний үн бол маш чухал одоо нөлөөтэй. За одоо манай гарч байгаа нийт одоо экспорт гарч байгаа нүүрсний дундаж үн маань өөрөө нэг 65 66 орчим доллар баг шүү, 1 тонн. За бид нар бол төсвөдөр $70 татсан шүү дээ. Хэдийгээр бит хэмжээ өндөр байгаа ч гэсэн үн бол арай жоохон одоо төсөөлснөөс бага байна гэж хэлж болохоор байна. За дээрэс нь нэмээд зэсийн үн бол одоо олон улсын зэсийн үн бол харьцангуй бидний тооцоолж исэн үннээс бол өндөр байна. За бусад одоо түүх үед эрдзүүдийн үн бол харьцангуй боломжийн өндөр байна. За алт мэдээж бас бидний тооцож исэн өндөр байгаа. Гэтэ алт бол гадаад валютын нөөц төр илүү өндөр нөлөөтэй. Төсвийн орлогод бол шууд орж ирдэг нөлөө нь бол бас харьцангуй бага. Тэгэхээр үндсэн гол одоо төсвийн орлого дээр хамгийн чухал нөлөөтэй хоёр бүтээгдэхүүн бол ерөөсөө нүүрс болон зэс болчиход байгаа. Тэгэхээр энэ хоёрын экспорт бит хэмжээ болон үн бол хоёулаа харьцангуй одоо боломжийн хэмжээнд байна. За бидний тооцож исэн одоо тооцоолосоо ч давах ийм магадлал байна гэсэн ийм төсөөлттэй байна. Тэгэхээр экспорт талдаа бол Монгол улсын одоо гаргадаг гол түүхийн эд бүтээгдэхүүнүүдийн үн болон бит хэмжээ. За эрэлт талаасаа ч гэсэн ер нь том боломжийн байна. За гэхдээ мэдээж ахаад 7 гаруй сарын хугацаа байна те он дуустал. Энэ хугацаанд мэдээж нөгөө айлын талын эрэлт маань буурах уу? За үн энэ хിവэрэ байх уу гэдэг ингээд бас зарим эрсдлүүд бол байгааг бол үүсэхгүй. Тэгэхээр энэ жилийн онцлог угаасаа байна л та. Бусад жилүүдийнх шиг ингээд төлөвснөр жилийн турш явдаггүй. Явахгүй байгаа энэ олон улсын нөхцөл байдал юм байна тий. За импортын орлого бол ингээд тодорхой хэмжээнд бол тасарч байна. Гэхдээ энэ импортын орлого маань өөрөө юунаас үүдэлтэй вэ гэхээр бидэд шатхууны үн өсөж байгаатай холбоотой хамааралтай юмуд байна уу гэж хараад. Яа тэгэхээр одоо яг бүтээн байгуулалтын одоо улирал эхэлж байна. Эхний 3 сарын гүйцэтгэлийг хараад үзэхэд бол импортын орлого бол бас тодорхой хэмжээгээр юм тасалдал үүссэн. Гэхдээ яг оны эцэхэд бол хэрвээ экспорт ийм байх юм бол импортын орлогоос тасалдаж байгаа орлогоо бидэд одоо экспортынхаа орлогоороо нөхөд за энэ жилийн одоо төлөвлөж байгаа хэмжээндээ гүйцэтгэл бол орлогч тэр зарлагч тэр ингээд явчих болов гэсэн ийм хүлээлттэй байна. За тэгээд энэ жилийн суур орлого за суур зардал юмнуудаа бол бид нар тооцож үзээд эх жилийнхаа төсвийн хүрээний мэдээлэлд бол саналаа хөрвүүлсэн. За эдийн засгийн хөгжлийн яам маань бол ингээд тэрийг сонирхох. Тэг яг хаа ер нь бол нөгөө нарийн тооцоолын юмнууд бол цэвэр эдийн засгийн хөгжлийн яам хийж байгаа. Төсвийн хүрээний мэдээлэл төр. За бидний зүгээс одоо яаж үздэг вэ гэхээр сангийн яам бол одоо байгаа суур зарлагууд яаж өсөх вэ? За цалингийн өсөлтүүд ямар байх вэ? За инфляц хэд байх вэ? Тэгээд бусад төрийн албан агч нарын цалин өсөө ямар бодлого барих вэ? Гэх мэтчлэн одоо бодлогоодыг бодоод тухайн бодлогын орон зай нэг ийм хэмжээнд байвал зүгээр юм а гэдэг бол саналаа бол эдийн засгийн яамд хүргүүлсэн. За тэрний дагуу бол одоо төсвийн хүрээний мэдээллийг бол өргөн барьсан гэж ойлгож байгаа. За илүү деталь юм нь намар төсөв хилцэгдээд байх үед. Тий. Яг бодитойгоор гарч ирдэг. За сая цалин ярьсных эмч багш нарын цалин 5 сарын 1-ээс яг нөгөө төсөв амлснараа нэмэгдэнэ гэдээ яриад байгаа. Энэ дээр товчхон тайлбар өгч байна. Тий. Яг уу яг юу болоо явцсан бэ гэдэг ингээ одоо эргээд үзэхээр ер нь бол багш эмч нарын цалингийн одоо бид нэр өсөлтийн ингээ тодорхой хэмжээгээр өсгсөн те. Гэхдээ тухайн одоо өссөн цалингийнхаа нэмэгдлийг тооцохдоо 25 оны суур цалингаасаа ингээд бодоо явцсан байл. Тэгэхээр үндсэн одоо нөгөө хоёр цалинтай болчлоо, өөр цалинтай болчлоо гэдэг. Эдгээр цалин нэмсэн ч гэсэн иргэдийн одоо багш нарын, эмч нарын бүхэн талаар гэсэн асуудал нь ерөөсөө л тийм байсан. Тэгэхээр яагаад ийм асуудал үүссэн бэ гэхээр жишээ нь олон жил ажилласан багшийн нэмэгдэл бол илүү өндөр байдаг тийм. За шинээр орсон багш нарын одоо залуухан багш нарын жишээ нь нэмэгдэл бол арай бага байдаг ч гэдэм. Тэгэхээр үндсэн суур цалин нэмэгдсэн мөртлөө тухайн нэмэгдэл нөгөө олон жилийн нэмэгдэл, нөгөө ур чадварын нэмэгдэл гэдэг ингээд олон төрлийн нэмэгдлүүд жишээ нь одоо багш дээр орж ирдэг. Энэ нэмэгдлүүд нь нөгөө өсөөгүй цалингийнхаа суураас бодогдчихоор хүмүүс бухимдсан ийм асуудал үүссэн байсан. За энийг бол ахиж үзээд энэ цалингийн одоо хоёр ийм өөрчлөлтөө өөр цалин яваад байгаа энэ системийг бол засаг засгийн газрын тогтоолыг бол одоо баталсан. За багш дээр болон эмч нарын цалин энэ эрүүл мэнд болон боловсролын салбарын цалингийн одоо энэ гажуудлыг зассан. Зассан нь одоо 5 сарын 1-ээс ингээд хэрэгжиж эхэлж байгаа. За өнөөдрөөс ингээд хэрэгжиж эхэлж байна гэсэн үгтэй. За завгүй ажилдаа та бүхэн институтэд хурж ирж ярилцлага өгсөн баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ ярилцсан хөтөлбөр Бэм гарагийн шинэ дугаараа та бүхэнд үзүүлээ. Анхаарал үзсэнд баярлалаа.